За 6 дугаар бодлого хэлэхээр гүөх гүйдлүүдийг ол гэсэн бодлого. За энд 5 вольт, 4 вольтын цахилгаан хүчтэй 2 батарей, 1 ом, 2 ом, 3 ом эсрэгүүстэй 3 резистор тогтсон хэлэхээ байна. За E1, E2, E3 гэсэн гүйдлэлийг олох юм байна. За энэ зангилаа цаг дээр орж байгаа гүйдлүүдийн нийлбэр нь гарч байгаа гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү Киркопийн нэгдэл дүрм ёсоор. За тэгэхээр орж байгаа E2 дээр нэмэх E1 гэсэн гүйдлүүдийн нийлбэр нь гарч байгаа E3 гүйдэлтэйгээ тэнцүү. За энд 2 хүрээ байна. За эхний хүрээ дээдлийн хүрээний чиглэлийг бүгдээр нав зөв сонгоё. За энэ дээр хүчлүүдийн нийлбэр нь цахилгаан хөлгөж хүчнүүдийн нийлбэрт тэнцүү байна. Киркоп 2 дугаар дүрм. За тэгэхээр 1 омоор гүйж байгаа гүйдэл нь хүрээний чиглэлийн дагуу очир хүчтэл нэмэх E1-ийг үүсгэх нь 1. За 2 омоор гүйж байгаа гүйдэл нь хүрээний чиглэлийн эсрэг байна. Тийм болохоор энэний хүчлийг хасах нь E2-ыг үүсгэх нь 2 ом. За тэгээд энэ хоёр хүчлэлтэр унж байгаа энэ хоёр эсгүүстэр унж байгаа хүчлүүдийн нийлбэр нь 5 вольт, 4 вольт гэсэн цахилгаан хөлгөж хүчнүүдийн нийлбэртэй тэнцүү. Гэхдээ батарейн туйлын нь хүрээний чиглэлтэй хэрхэн яаж хамаарж байгаас хамаарлаад цахилгаан хөлгөчнөө тэмдгийг тооцно. За тэгэхээр энэ 5 вольт цахилгаан хөлгөж хүчтэй батарейны нэмэх туйл нь хүрээний чиглэлийн дагуу. Тийм учраас нэмэхээр тооцно. За харин 4 вольт цахилгаан хөлгөж хүчтэй батарейны хасах туйл нь хүрээний чиглэлийн дагуу учраас хасахаар тооцно. Хасах 4 гэсэн үг. За одоо энэ 2 дугаар хүрээг тооцоо. 2 дугаар хүрээний чиглэлийн мөн адил нар зөв сонгоё. За тэгвэл 2 омоор гүйж байгаа 2 омоор гүйж байгаа гүйдлийн хүч нь хүрээний чиглэлийн дагуу учраас үүн дээр унах хүчлийг нэмэхээр тооцно. Өөрөөр E2-ыг үүсгэх нь 2 гэсэн үг. За 3 омоор гүйж байгаа гүйдлийн хүч E3 нь хүрээний чиглэл сонгосон хүрээний чиглэлийн дагуу байна. Тийм учраас энэ хүчлийг нэмэхээр тооцно. Гэхдээ E3 гүйдлийг бүгдээрээ шууд E1, E2-ийн нийлбэрээр орлуулаад бодчихъя. Тэгвэл нэмэх нь E1 дээр нэмэх E2 үүсгэх нь 3 гэсэн үг. Тэнцүү. За энд энэ хүрээнд ганцхан батарей цахилгаан үүсвэр байна. Тэгэхээр энэ үүсвэрийг нэмэх тул нь хүрээний чиглэлийн дагуу байгаа учраас түүний 4 вольт цахилгаан хөлгөж хүчийг нэмэхээр тооцно. За ингээд доотлоо эрдэвшил систем төсөл болгоё. За дээдлийг эмхтгүүл E1 хасдаг нь 2 E2 тэнцүү 1 болно. За доотлыг эмхтэх юм бол 3 E1 нэмдэг нь 5 E2 тэнцүү 4 болж байна. За ийм 2 үлэмжтэй 2 тэгштгэл болж байна. За дээдлийн тэгштгэлийг хасах 3-аар үржүүлээд энэ тэгштгэлийг хасах 3-аар үржүүлээд доотлохын тэгштгэл дээр нэмчих юм бол E1-үүд нь устна. За тэгээд хасах 2-ыг хасах 3-аар үржүүлэхээр нэмэх 6 дээр 5-ыг нэмэхээр 11 E2 11 E2 тэнцүү. За 1-ийг хасах 3 үржил хасах 3 4-ийг нэмэхээр 1. За тэгэхээр E2 гүйдэл маань тэнцүү 11-ний 1 ампер буюу ойролцоолох юм бол тэг 100-ны 9 ампер гүйдэл болж байна. За эндээс энэ тэгштэглээс бүгдээрээ E1-ийг олох юм бол E1 тэнцүү 1 дээр нэмэх нь 2 E2 буюу 100-ны 18 ампер гүйдэл болж өгнө. За харин E3 гүйдэл маань E1 E2-ийн нийлбэр. За энэ хоёрын нийлбэр болохоор 100-ны 27 ампер болж өгнө. За ингээ бодогдов. За ер нь Киркопийн дүрмийг ашиглаад зангилаа цэгүүдээр гүйдлийн хууль үүдэг ашиглан хүрээн дээрээ чиглэлд хүчтлийн нийлбэр нь цахилгаан хөдөлгөж хүч нийлбэр тэнцүү гэдгийг ашиглана. За хүчлүүдийн нийлбэр нь цахилгаан хөдөлгөж хүчнүүдийн нийлбэртэй тэнцүү гэж тооцохдоо тэмдэг тооцно. Тэмдэг тооцох дүрмээ маш сайн ойлгоод зөв үргэлж сурах хэрэгтэй.